Тэдээ явахаас өмнө шаач хийж чадсан. Хаана. Сайн. За сайн уу? Энэ хүү бичлэгээр дамжуулаад идрээс бит хоёр контентын талаар контент хийсэн түүх замнал болон гацаанаас хэрхэн гарсан бэ? Ямар хөө төрлийн контент хамгийн сайн явдсан бэ талаар ярилцах болно. Яг энэ бичлэг яг хинт хэрэгтэй юм бэ гэхээр над шиг контент анхлан хийх гэж байгаа эсвэл аль хэдийн контент хийгээд эхэлсэн тэрийг илүү сайжруулахыг хүсэж байгаа залуу хүмүүс илүү хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. Одоо болж байна. Хөгшин хүмүүс ч гэсэн. Хөгшин хүмүүс ч гэсэн. Yeah, good intro. Good. Yeah. Five. За өмнөх хоёр бичлэгээс бас сурсан байгаа шүү. За яг анхааралт одоо саяных бол нэг анхааралтж шүү дээ хайр зэгтийнхаа. Тэгээд нөгөө сайн байна уу гэж хэлэх хэрэггүй шууд. Тэгвэл та ер нь бичлэгээрээ дамжуулаад хэрхэн анхаарал татдаг гэсэн бэ хүмүүсийн. Тэгээд анх ямар алдаа гаргадаг гэсэн бэ яг анхаарал татдаг. Над чиг алдаа гаргадаг байсан уу эсвэл хүний хамгийн том лай юу юм бэ гэх юм бол би надаа. Тэгээд надад дагаж хэрэгтэй юм байна, надад инфлюенс хэрэгтэй юм байна, надад контентээр дамжуулалт орлого хэрэгтэй юм байна, надад 10,000 дагаж хэрэгтэй юм байна, надад. Тэгээд ерөөхдөө audience юм уу үзэж байгаа хүмүүс ерөөсөй бодохгүй. Тийм учраас тэр ертөнцийн дүрмийг ингээд зурж байгаа гэх юм да. Тэгээд би эхлээд би ингэж өөрийнхөө тухай баах нь яриад хүмүүсийг уйдаагаад тэгээд та мочи нэг хүнтэй нэг уулзахдаа эсвэл нэг найзтайгаа цай юм уу кофе юм уу пи ууж байхдаа ингээ оройчонгаа өөрийнхөө тухай ингээ яриад байх юм бол амар ядраатай шүү дээ. Тэгээд нэг conversation байх ёстой. Тэгээд бид нэр ямар төрлийн контент үзэж байгаа юм бэ гэх юм бол нэг бол бид нэр entertainment амар байгаа. Нэг бол зөв садаруулмаар байгаа. Нэг бол нойр хөргмөр байгаа. Нэг бол ховж ив сонсмоор байгаа. Эсвэл биднэрт одоо яг нэг асуудал байгаа. Миний хандлт байхгүй байна. Би одоо манай Равдан энэ подкастыг амар гоё чимгэлдэг, арын гэрэл мэрэл миний одоо видеоноос илүү гоё чимгэлцэн суудаг. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол Равданд нэг хүсэл мөрөөдөл байгаа. Контентын ертөнц дотор даруйхан шиг явчи, олон дагчтай болъё. Тэгээ асуудал нэг юу байгаа юм бэ гэх юм бол дагчийн тоо өснөр нэмэгдэхгүй байна. Айгу хурдан тэгмээр байна. Дотроо баахан чи мөрөөдөлтөө байгаа. Тэгээд тэр асуудал чиний дотор ингээд буцаад байгаа учраас тий чи амар хичээж байгаа эдрээ ах өнөөдөр контент хийх үү, өнөөдөр өөрөө подкаст хийх үү, одоо хийх үү, өнөөдөр та завтай юм уу, ингэх үү, яах уу, маах уу. Тийм учраас ингээд сураад явж байгаа. Тэгээ юу ихтэй юм бэ гэх юм бол хин үзэх юм бэ? Тэр хүнд ямар тус болох юм бэ? Чи өөр хин энэ болох юм бэ? Анхны хоёулаа ангиар ярьсан шүү дээ. Тэгээд чиний контентыг үзэж байгаа хүн ямар замаар явж хаана хурж ямар амжилтанд хүрэх ёстой юм бэ? Тэрийг амар сайн чи өөрөө ойлгох ёстой. Тэгээд ер нь бол өгөөл байх ёстой. Энийг ойлгож авсан, энийг сурсан, өнөөдөр ингэж чадсан. Өнөөдөр чи жишээлбэл над дээр хүрээд ирээд за би өөрөө контентийнхаа thumbnail би өөрөө хийх юм байна. Тэгэл ингээд чи Canva олж авсан. Тэгэл та нар ерөөсөө хэрэггүй юм би thumbnail бүгдийг би өөрөө хийчих юм байна, мэдчих юм байна. Ярьж байхгүй. Тэгээд тэр олж авсан ч юм амжилт болж байгаа шүү чи амар happy тэрийг хүмүүстэй зарласан. Тэр контент дээр ингээ хуваалцаал явах хэрэгтэй байхгүй. Тэгэл миний контент хизээ сайжраад эхэлсэн бэ гэх юм бол би нэг цэг дээр байсан. Мөнгөгүй байсан ч юм уу, амжилтгүй байсан ч юм уу, миний контент явдаг байсан ч юм уу. Тэгээд жоохон амжилт нүрсэн ч жоохон миний орлого нэмэгдсэн ч юм уу, жоохон миний хөрөнгө оруулалтын багц нэмэгдсэн ч юм уу, сайжралт явж байгаа шүү дээ. Тэр сайжралт юунаасаа би болсон бэ? Би ямар арга хэмжээ авсан бэ? Ямар арга хэмжээ авснараа миний одоо тарилгын талбай дээр илүү их ургац ургасан бэ? Бусдаа хуваалцаж байгаа байхгүй. Энэ контентын номер 1, номер 2, номер 3, номер 1004 бусдаа сурсан юм өгөх, тэрүүгээр дамжуулаад үнцэн өгөх, тэрүүгээр дамжуулаад тэдний замыг цаг хугацааг хэмнэх товчлох. Ингэх юм бол ерөнхийдөө нэг анхаарал татах гэсэн зүйл бол угаасаа яачих юм биш үү? Тэр хүнд угаасаа хэрэгтэй мэдээлэл байгаа учраас анхаарал татдаг юм шүү дээ. Тийм хүнсний дэлгүүрэл хийдүүлээ орохороо хүмс чинь амар урт ургацсан байгаа юм бол хүмсний удах хаа. Тийм учраас тэр шошог мошог зам айгуугаа ингээ хаягтай байгаа юм бол тэгээ амар том хайрцан дотор
хумсны худаг гэж бичсэн байгаа юм бол чи тэрийг олоод авчих юм бол чи шууд худлаа авч. Тийм учраас шошгон тодорхой, хайрцаг тодорхой. Тэгээ бидний контентын хайрцаг шошго юу юм бэ гэх юм бол манай гарчиг. Чиний ихний өгүүлбэр, чиний ихний 20 секунд. Тэгээд тэр сам яг баггүй. Тэргээ зөв хийчих юм бол тэгэл. Тэгээд шошгон дотор шошгон дээр бичигдсэн байгаа хайрцаг дотор бараагаа ингээд задлаад яг тэр хүмсний удаг байх хэрэгтэй. 0-ын цаас байх юм бол яг сурчлалын дагуу. Яг одоо хоёулаа чиний анхны өгүүлбэрөөс хазаарч болохгүй байхгүй. Сая та гацлалын талаар ярьлаа, удахгүй тийшээ орно. Гэхдээ тэрнээс өмнө аюул сонирхолтой байх болов би ч гэсэн бас нэг сайн мэддгүй юм билээ. Та ер нь анх хизээ контент хийж гисэн, яагаад контент хийж гисэн болсон бэ? Нөгөө арцсан хүү нэгтэл ороод тухайн үед нөгөө 2015 он байсан. Монгол подкаст байхгүй. Жишээлбэл Facebook Live-ыг ашигладаг хүмүүс тухайн үед од заяа гэсэн байсан. Тэгээд манай тухайн үед миний захирал байсан арцсан хүү нэгтлийн үүсгэн байгуулагч гамхиг захирал. Одоо гамхиг захирал зүгээр уцаа гаргаад ингээд лайв хийгээл тэгснэ лайвын 300 400 үзэл тэгээ лайва дуусгаал тэгээд за оройн яваал үдийгээл оройн яваал гараад тэгэл маргааш өглөө ажил дээр очсон чинь 50 60 шинэ харилцаж орчиж байгаа байхгүй. Ямар ч хүртэхгүй. Тэгээ хөргөө захилна оройн ингээл яг хоол захиал очихтай $100 бүүстлэхүү. Тэгээд $100 бүүстлээл тэгэл яваал тэг маргааш нөгөөдөр 3 хоногийн турш харилцаж шинээр орчиж байгаа байхгүй. Тэгээд нэг iPhone 7 тийм үү? Тэгээд тухайн iPhone 7 өөр юм байхгүй. Тэгээ нэг гэрлүүлэг гайгүй байна. Окей гэл тэгэл лайв хийгээл. За окей энэ амар бүтэмжтэй байна, амар хямдхан юм байна. Тэгээд хөрөнгө олт ерөөс хэрэггүй юм байна. Зүгээр ярих чадвартай юм байна. Мэдээж хөргөө захлын хоол амар гоё. Эмоц аюу дэжгүй ингээд дүнэлтнээ хүрдэг, хүрээгээ ингээд аюу гоё зураа явцдаг. Гарчиг нь эхний үйлбэр амар гоё. Тэгээд хүний ингээд цусыг туслах чаддаг. Ер нь бол Apprentice TV show Монголдо хийсэн аргагүй. Тэгээд энэ хүн амар сайн ярьж чаддаг юм байна. Энэ хүний яриаг аюу олон сонсдог юм байна. Энэ хүн бас маш олон юм амжуулж чадсан байна. Бусдаа хуваалцах юм зөндөө байгаа юм байна. Тийм учраас хүмүүс сонгож байгаа юм байна. Сонсож байгаа юм байна. Тэгээд за би энийг сурч авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр тань тийм эргэлзээ байсан уу? Яг би ингээд хөөцөх шиг ярьж чадахгүй л надаа ийм хоолой байхгүй, надаа юу байхгүй. Тийм эргэлзээ авчлаг хийж чадсан байсан уу? Яг оо би тийм амжилттай хүн биш. Мэдсэн. Гэхдээ янз бүрийн хөрөнгө оолт хувьцааны шинжилгээнд дээр би өөр мэдлэгтэй байсан. Тэ. Хоёроо захиалвал арай маркетинг, PR, бизнес хөгжил, бизнес хамтрал хүмүүсээс хөрөнгө оолт татах нь тэгээд нөгөө хас банкыг үүсгэн байгуулсан шүү дээ. Тэгээд нөгөө зээл гаргадаг тийм мэдлэг байсан. Гэхдээ яг хувьцааны шинжилгээ хувьцааны хөрөнгө оолт бол хоёроо захиалын тэр ертөнц бол арай биш байсан. Тэр мэдлэг надад байсан болохоор хүмүүс тэгээд хувьцаа сонгодог байсан байхгүй. Тэгээд ер нь бол тэр тоглоомын талбай дээр би дөрмийн илүү сайн ойлгодог байсан болохоор тэрэн дээр нэг эргэлзээ байхгүй байсан. Тухайн үедээ бас айгуу сонирхолтой өөр Монголд энэ хувьцаан дээр ёс зүйтэй энийг ярьдаг хүн бараг байхгүй байсан. Тийм учраас амар хоосон орон зай байсан. Тэгээ хувьцаа хөрөнгө оолтын подкаст гэсэн юм байхгүй. Гэхдээ одоо ч юу яг нэг одоогийн компаниуд ингэ хийж байгаа ингээд. Тэгээд би яг санаж 2015 оны 11 сард би компани төсөвтөр нэг 2 микрофон, нэг миксер, хэдэн кабель тавиад тэгэл батлуулах гэдэг байгаа байхгүй. Миний компани биш үү. За ингээд за эдрээ чи нэгээр яах гэж байна бэ гэсэн чи би подкаст хий гэсэн чи подкаст гэж хэлдэг юм бэ. Тэгээд та Apple Podcast одоо ингээд орох юм бол Art Securities-ийн хайгаад үзэх юм бол тэрний нэг 3 подкаст байж л байгаа. Тэгээ миний эхлүүлсэн подкаст. Тэгэл энэ явах юм байна, энэ ирээдүй шүү гээл иргэн тойрны хүмүүс ингэ ярьж ирсэн тав гээл наа чинь явахгүй хин энийг сонсдог юм ингээл нэг ярьж ирсэн байхгүй. Тэгээд эцээдээ одоо подкаст амар том болсон байгаа. Тэгээд эргэлзээ надаа хамгийн том эргэлзээ нь юу гэсэн үг вэ? Окей, хувьцаа та илүү тодорхой хэмжээнд ойлгодог байсан юм ярьж болох байсан юм байна. Миний монгол хэл байсан баха. Яг их юм бол би амар алдаатай ярьдаг байсан. Одоо ч гэсэн хаяа ингээд энэ тийм алдаа хийж байгаа.
грамматик ингээ бүх юмыг ингээ хойло бантан ярьж байсан. Тэгээ би амар аялахтай ярьдаг байсан. Өнөөдөр ч гэсэн аялахтай ярьж байгаа. Тухайн бүр аялахтай. Гэхдээ би нэг сүртэй нэг ичдэггүй. Угаасаа extroverted. Тийм ч тэр бол надад нэг сата болов. Тэгэл анхны Facebook видео хийгээд тэгээд хужаа юм уу, солонгос юм уу гэл тэр би өсө таваагүй. Хотлайн бай. Чи одоо хин бэ? Чи юу ярих хэрэгтэй юм бэ? Чи одоо хиний сугнаас гарсан бэ? Чи одоо яадаг ац вэ? Гэл янз бүрийн hate mate ингээд зөндөө юм орж ирсэн. Гэхдээ тэр хүмүүс надаас 7 доор тэ. Одоо хоёроо захил миний комментийн доор ингээд чуд юу гэдэг юм бэ гэх юм би амар хүн дээр яадаг юм бол тэр хүнийг хүндэлдэг. Тэ миний дээр ажилладаг надаас илүү амжилттай юм бол тэх байсан бах л та. Гэхдээ тийм хүмүүс угаасаа завгүй. Тэ. Тэрс тоохгүй. Угаасаа тоохгүй. Тэгээд угаасаа чи анхны юм хийж байгаа юм чи угаасаа фейлтэн унаа бити зүгээр хийгээд үз хийчихээ гэл тэгэл би ингээд мэдрэл муутай юм шиг хийгээл. Тэгээ бараг 2015 оноос 2021 оны хооронд нэг сүртэй дагагчийн тоо өсөхгүй хэрнээ би ингээд хийлээсэн байхгүй. Зарим миний vlog видео 2 лайк майктай. Гэтэ бараг бүтэн өдрийн production ордог. Видео өөрөө эдитлдэг. Тэгээ би нэг зөндөө ярьсан л та. Эхний хэдэн видеон дээр манай ээж манай ихч мэгч ингээ лайк дараал ингээл доор коммент үлдээл. Тэгэл нэг жил болсны дараа тэд нар бүр өөрөө залхацсан ингээ үзэх хүн байхгүй. Тэгэл тийм байсан. Тэгэл амар урт хугацаанд ийм плато болсон байхгүй юу. Нэг он дээрээ ингээл төрөөл нэг дэшээ явдаггүй. Тийм байсан. Би яг санд. Тэгээ одоо чи асуух хэрэгтэй. Яаж тэр юунаасаа гарсан бэ? Яг гэх юм бол аюу олон хүмүүс 100 дагагч дээр 500 дагагч дээр 1000 дагагч дээр гацсан байна. Окей. Тэгвэл яаж тэнэс гарсан? Амар ухаантай амар сайн асуулт байна. Тэгэхээр тухайн дараа ч гэсэн та нэг платод орсон шүү дээ. Яг Facebook, Instagram нэг их явахгүй. Хасан уу гайгүй. Ер нь нэг 4 жилийн плато тийм яг адилхан зиндаанд явах нь хүмүүс буугаад өгчдөг байхаа. Би бол мэдрэл муутай юм шиг яваал байсан. Яг гэх юм бол тэр зүгээр хобби маягаар байсан байхгүй. Би үндсэн ажлуудаа хийж исэн. Apex Capital-ыг дөнгөж үүсгэн байгуулсан байсан. Тэрэн дээр маркетинг хийх ёстой, сургалтууд хийх ёстой гэх мэт шнэ. Тэндээ интент контент хийгээл. Яг Apex Capital-ын пэйжийн дагагчийн тоон баг багаар өсөөл явж исэн л та. Гэхдээ яг миний өснөрөө биш. Миний хувийн пэйж нэг 5-аас 6 7 мянган дагагчтай ингээд гаццсан. Тэрнээс дээш юусоо гарахгүй. Тэгээд яасан бэ гэх юм бол энэ дээр одоо миний хамгийн их үзээ яддаг хүний нэг нь юу бэ гэх юм бол миний хуучин хамтрагч Батчаа. Тэ маш олон хүмүүсээр хохироосон миний амьдралын 2-3 жилийн цагийг үрцэн. Гэхдээ Батчныг харахаараа цаад хүн чинь яадаг байсан бэ гэх юм бол эмоц илүү ингээ гардаг байсан. Камер бичлэгээр энерги ингээ гардаг байсан. Дуу хоолойгоо ингэ чангалт ингээл тэ. Чам тэр дутж байгаа. Тэр чи одоо сурах ёстой. Одоо хичээд байгаа одоо юу мэдгүй. Тэгээд одоо би видеон дээр хаяа ингээл хаяа. Ингээл хаяа. Одоо ярэ tension үүсэх ёстой. Та амар хурдан ингээд юмыг бацаад ингээд цэгтэр нь үрээд хүмүүсийн цусыг буцлагаад тэгээ гацаанаас гармаар байгаа юм бол шүү дээ. Эмоцо камераараа дамжуулаад гаргаа. Түүх юм сурсан. Тэгээ тайз нэр жүжиглэж байгаатай адилхан. Гэхдээ би жүжиглэхгүй байгаа. Миний угаасаа дотор энэ байж л байгаа. Би угаасаа extrovert хүн. Энийг ингээд хязгаар зүгээр фильтргүй угаасаа гаргачих яа гэх. Түй маа гэл тэгэл ингээл маа даах хэцүү байсан. Одоо надад айгүй хэцүү санагдаад байгаа байхгүй. Эсвэл би дөнгөж яг ингээд камерын урд. Тэгээд нэг удаа ингээд уурлаад нийгмийн даатгалыг шүүмжлээ, татвар ингээд шүүмжлээ зүгээр ингээд яг нэг худлаа шаадаг юм шиг улс төрш байгаа шүү дээ. Тэгтээ худлаа биш заяа. Үнэнгээсээ ингээд бухимлаа гаргасан чи мянган шир автсан байхгүй. Тэгээд шууд мянган шир хараад тэгэл дараагийн бишгэн дээр за окей. Жохон энийг гаргах юм. Эмоцыг
бид нар ингээ яагаад энийг үзэж байгаа юм бэ гэх юм бол нэг юм авах гэдэг шүү. Тэгэл эмоцийг ингээ өгсөй байхгүй. Тэр амар чухал. Зүгээр сайн байна уу? Равдан идэр бат хоёр өнөөдөр дахиад нэг бичлэгээд та нарт контентын тухай мэдлэг өгөх гэсэн юм аа. Та бүгдээрээ бид хоёрын энэ бичлэгийг сонирхоод үзээ гэл яачих вэ? Тэгэхээр эмоц гаргаснаар ерөөдөө анхны талаа туус гарч ирсэн юм байна шүү. Яа, тэгээд зүгээр гэл авцсан. Яг би санд нэг 2 жилийн өмнө байна уу, жил хагасын өмнө бид нэг багаараа хурал хийжсэн. Та тэгээд би үргэлжлүүлээд энэ Facebook, YouTube-аар явах уу, эсвэл Facebook, Instagram-аар явах уу, эсвэл илүү YouTube руу одоо бичлэг хийж эхлэх үү гэдэг. Тэгээд бид нэр нэг дүнлэлтэн төрсөн шүү дээ. За та илүү YouTube руу яваа, ойр дажгүй явж байгаа гэдэг. Ерөнхийдөө энэ шийдвэрийг та анх яаж гарч ирсэн бэ? Яг хөө энэ хоёр талын юм байсан. Зарим хүмүүс нь миний эгог массажлахад айдрахаа та арай л Facebook юм юм аа. Facebook-ийн суугаар таны контент илүү сайн явах юм аа. Гэрч байгаа хгүй. Тэгэхээр энэ зүгээр идрээ ахын эмоц юм уу гомдоохгүй байя гэсэн үндслээсээ гарч ирсэн баг. Гэхдээ бид нар бүгд мэдчихсэн шүү дээ. Ойрд ер нь бол Facebook, Instagram-ийн view, like багасчихсан гэдэг тухай тий. Гэхдээ нөгөө тухайн үед нөгөө Facebook-ийн дагчин тооны 250 мянга байсан юм. Одоо 300-д гарсан шүү дээ. Facebook дээр нэг юм тавихаар engagement хамаагүй өндөртэй гарч ирсэн. Гэхдээ ингээ YouTube дээр ерөөсөө явахгүй. Тэгээ хүмүүс YouTube тань тохирохгүй байх шиг байна гэж би бас ингээ өөрөө эгогаа ингээд массажлаа. Явж хандлагатай байсан. За тийм ээ би YouTube дээр контент хийдэг биш. Эцэцтэй юм заяа. Чи Facebook-ийн контент үзэхдээ магадгүй 1 минут, 2 минут Facebook-ийн видео үзнэ. Яг энэ бол Facebook хизээ ухах юм бэ гэх юм бол нэг юмны нэгээс 2 юмны хооронд ингэ явж явах та. Тэ? Офисын ширээнээс 0-ийн хооронд явж явах та. Тэ? Ингээд кофе чанж явах та, нэг юм хүлээж явах та. Чам 3-5 минут байгаа юм бол Instagram, Facebook ухдаг байхгүй юу. Тэгээ хэдүүлээ нэг жоохон юм хайчаа. Гэхдээ одоо би бол амьдралдаа хизээч заяа. За одоо нэг бүтэн цаг байна. Тэгээ нойр хөрөх хүртэл Facebook-ийн контент олъё. Тэгдгээрсэн. Окей. Гэхдээ YouTube дээр миний амар дуртай нэг контент креатор гарч ирээд бүтэн 2 цагийн видео гаргацсан байвал yes. Бүр энийг сонсоод би тасраад унтсан. Тэгээ анхны 20 минут сонссон ч яа би. Тэгээд үлдсэн цаг 20 минут миний чихч ингээд би сонсох ухаангүй унтжгаад маргааш үлдээс ирээд шинэ эхлүүлсэн ч хамаагүй. Гэдэг багхгүй. Илүү цаг гаргаж ирнэ. Яа тэгээд замын төвчлөлт дотор байх үед ч юм уу яг нэг 15-аас дээш минут цаг зав мөчлөө цаг байгаа юм бол би яадаг юм бэ гэх юм бол YouTube ухдаг байхгүй. Тэр хүмүүсийг ингээд бүтнээр сонсож байгаа юм чинь тэдний ярьж байгаа юм, хийж байгаа юм, идэж байгаа юм, зөвлөж байгаа юм. Ерөнхийдөө нөгөө шашин түгээтэй ламтай адилхан байхгүй. Тэдний ингээд ламын хид дээрээ нэг бүтэн ном уншиж байгааг би бүтнээр сонсоод тэгээ баг багаараа би тэр шашингийн үнэнч итгэгч болж байгаа байхгүй. Тэргээрээ дамжуулаад яг адилхан брэнд сонирхдаг, тэргээрээ дамжуулаад яг адилхан ном уншдаг. Жишээлбэл би чамаар дамжуулаад нэг 17 ном сая захиалсан. Тэр захиалсан ном хинээс олж авсан бэ гэх юм бол миний одоо байнга үздэг нэг YouTube сувг байгаа. Чиний ширэн дээр бас тэр номод байна. Тэгэл тэр хүн тэр номнуудыг санал болгосон би шууд та чамлуу бүх линкүүдийг явуулаад энийг аваад энийг худалдаа ав, энийг унш, энийг яа гэл явж байгаа байхгүй. Тэгээд инфлюенс хүнийг нөлөөлөх, хүний тархийг угаах гэх юм уу да. Хаана яаж би болт юм бэ гэх юм зөвхөн YouTube. Тийм учраас ерөнхийдөө би одоо Instagram-а хайцсан. Facebook-а бүр хайцсан. Тэндээ давхар видеонууд орж байгаа л да 100% YouTube дээр тоглож байгаа. Тэгээ YouTube-аас илүү хүний урт хугацааны анхаарлыг авдаг платформ гараад ирчих юм бол тэр тийшээ яв. Гэхдээ тэр платформ хамгийн хэцүү. Тэ одоо юу байх магадaltaй одоо зүгээр равдан чи 3 минут хүний анхаарал татчих гэх юм бол чи чадна. Одоо 2 цаг. Чи өөрийнхөө сэдвээ гүнээс гүн мэдэх хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл эдрийн аха хувьцааны тухайн нэг ярьчих гэх юм бол би нэг 5 минут бодсон заяа. Ханаас эхлэх үү, ханаас дуусах вэ? Тэгээ би 2 цаг ярь. Би 10 цаг ч ярь.
Контент тухай бас яг л 10 цагаас ч илүү ярьж магадгүй. Чи намайг зогсоохгүй юм камерын цэнийг дуусгах юм бол би ингээд яриа л. Яг гэх юм бол энэ сэдвийг мэдж байгаа байхгүй. Тэгээ ийм гүн мэдлэгтэй болсон хүн тэгэл угаасаа YouTube руу орно. Тийм учраас тэр гүн мэдлэгтэй бол тэгээд YouTube бас битээ. YouTube руу орно. За тэгвэл та контентоо ер нь хэрхэн бэлддэг вэ? Ер нь л өдөрт нэлээд олон контент гаргаж байгаа. Сэдв юу нэ хаанаас олдог вэ? Жишээлбэл чи ойлгийн номыг аваад өгдөө. Энэ номер зэн. The Great Wave гэсэн том давлгаа юу? New Big бол Middle Ages ахуулаад 1200 оноос ахуулаад эдгээр энэ ном бичсэн хүн юу судалсан бэ гэх юм бол юмны өртгийг үн хаан шиг ингээд судалсан байгаа байхгүй юу? Тэгээ энэ чарт нэр юу харж байгаа юм бэ гэх юм бол Буданы ургац хураалт. Тэгээд ерөөхдөө ургацын хямрал сайн юм гарсан. Тэгээ энүүгээр дамжуулаад юу тайлбарлаж байна гэх юм бол хүмүүс өлсөж өгөхдөө бухимдаж эхэлсэн, гомдож эхэлсэн. Засгийн газартай ингээд хэрэлдээд эхэлсэн. Тэгээ иргэдийн бослого бий болсон байхгүй. Окей, ойлгож авлаа. Тэгээ би юу их юм бэ гэх юм бол энэ чартын скриншот аваа. За тэгээ ингээд дараагийн юм уншаалаа. Тэгээ ямар нэгэн байдлаар контент ч байна уу, зурагч байна уу, YouTube видеоч байна уу, миний дотор нэг гэдэг момент байгаа бол би тэрийг шууд тэмдэглээд авчдаг. Одоо жишээлбэл манай камерман энэ бичлэг авч байна. Тэгээ ингээд анхаарлын авч чадчихаг. Тэгэл амар гоё хэсэг гараад ирэх юм мэдэх байсан бол баг ингээ гар утсаа гаргаад нэг жижигхэн шорт хийх байсан байхгүй юу? Стори хийх байсан байхгүй юу? Яг гэх юм бол энийг ойлгож авлаа. Ямар сонирхолтой юм бэ? Тийм үү? Ингээл нэг өмнө би энийг ойлгоцсон байсан гэл энэ одоо нөгөө сэдв байлаа гэж бодъё л та. Тэгээ өмнө энэ өнцгөөсөө ингээ хардаг байсан бол шаал өөр өнцгөөсөө энийг харуулж эндээс ингээ тийм байна те. Иймэрхүү момент миний толгойн дотор ингээд момент гараад ирэх юм бол би шууд тэрийг ингээ хадгалчихна. Тэгээд ингээд миний толгойн дотор хар мянган байгаа хгүй. Тэгээд тэдний ингээ зөв дараалал оруулах хэрэгтэй. Тэгээ яаж зөв дараалал? Ер нь ерөнхий тийм схем байгаа таны ашигладаг. Тийм байгаа. Тэгээд нөгөө амар олон статистик цуглуулдаг, амар олон чарт цуглуулдаг, амар олон трендүүдийн ингээ илэрхийлсэн маш их ингээ ном уншин, судалгаа уншин. Тэгээд судалгаа болгон дээр нэг сонирхолтой график харах юм бол би шууд скриншот хийж л байхгүй. Тэгээд миний YouTube видео харах юм бол амар олон чартын дараалал. Тэгэл магадгүй 6 сарын өмнө нэг зургийг олцсон байж магадгүй. 4 сарын өмнө нэг зургийг олцсон байж магадгүй. Би бол амар сонирн заяа. Хүний төрсөн өдрийг мартна. Окей. Өөр хүний дуртай юмыг тэр чинь мартна. Тэ. Бүр ингээд ер нь бол манай хүү юун дуртай юм бэ? Манай энэ надад хайртай хүн юу би бүгдийг мартдаг. Би юу мартдаггүй юм бэ гэх юм бол Роми гүрэн юунаас болж нуурсан бэ гэх юм бол би яг амьдралыг миний төгсөж байгаа миний хамгийн сүүлийн амьсгаан дээр гэж хэлж байхгүй юу? Би санана. Тийм учраас би нөгөө өмнөх 6 сарын нөгөө жилийн хугацаанд юу хаана уншиж ирсэн бэ? Ямар зураг хадгалж ирсэн бэ? Би амар сайн сандаг. Тэгээд ингээд нэг хэсэгтээ нэг 4-5 зураг олоод ингээд дараалт оруулчих юм байна штэ гэл те. Жилийн өмнө олцсон. Энэ ингээд. Тэгээ амар фаны урчтэр өнгөрсөн 7 хоног Африкт амьдарч байгаа хар хүмүүсийг ингээд дис хийсэн бичлэг оруулсан байхгүй. Тэгээ би зүгээр 2 жилийн өмнө нэг ингээд амар бузар видео хараад жилийн өмнө нэг бузар видео хараад ингээд дэлгүүрийн хулгай ингээд янз бүрийн харсараад окей одоо би ингээд инээл фаны 14 минутын видео хийчих юм байна гэд. Тэгэл за окей одоо ажилд орё гэд. Тэгээ тийм аутистик зам байгаа. Тэгээд ер нь бол тэгээ түүх мөөх ингээд судлаад ирэхээр эмгтээлэг тал байгаа шүү дээ. Which is hysterical, drama. Энэ нөгөө талдаа нөгөө эрэгтэй хүний зан autistic зүгээр ингээд гүлийсэн амт. Тэ нөгөө өөр урд юм хараад өөр юмыг тоохгүй. Тэгээ нөгөө эмгтээчүүд ингээд гомдсон шүү дээ. Хөлдөө төмс. Тэр юу юм бэ гэх юм бол тэр эрэгтэй хүний autistic зан багхгүй юу?
Тэ. Тэгээд ерөөхдөө энэ дэлхийн ертөнцийг ингээ уршуулдаг юм байх юм бол энэ драма хатан хөлдөө төмсөн ингээ маргаан ингээ явсараад амьдралыг уршуулт юм байлаа. Тэгээд миний аутистик юу бол нэлээд байна. Одоо манай хүүгээ харах юм бол ингээл бүр хаяа дамраа. Дамраа. Гэл яд гэхгүй. Тэгээд нөгөө эмэгтэй хүн ингээ яах юм бол гомдоо шаачдаг гэхгүй. Чи намайг сонсдгоо, чи намайг үнэлдэггүй, чи намайг хайрладаг. Гэтэ яасан бэ гэл тэгэл нөгөө хоёр ертөнц ингээ мөргөлдөж байгаа. Interesting. Тэгээд хоёулаа хаанаас эхлээд хаашаа явсан бэлээ? Бүр аутизмын талаар бодсон. Нөгөө контент энэ аутизмын спектрум шүү заяа. Окей. Контент ер нь хэрхэн бэлтээ. Айгүй олон контент гаргаж байгаа. Би айгүй бахыг гаргаад. Ямар ч энэ өдөрт 2-3-ыг гаргаж байгаа. Тэр нөгөө окей. Тэгэхээр нөгөө би бол муу хүүхд гэх юм уу да. Ээж одоо яаж байгаа юм бол тоо миний толгойн дотор юусэн орч ирдэг. Манай одоо яаж байгаа юм бол энэ яаж байгаа юм бол ерөөсөө миний санаад орч ирдэг заяа. Би хаяа тэгэд нөө манай маш гоё ихч байдсан заяа. Манай булгагч байгаа заяа. Хүн болгон санаа тавиад хайрлаж яваал ингээл яаж юм мааж энэ тэг хэвтцэн буул ингээл яаж мэдчих авсан юм бэ? Идрээ чи ханаад үрцмээр гэсэн чи хин тань хэлсэн бэ? Бүр ингээд цаанаа ингээд хүн санаа тавьдаг тагнуулын алба ажиллаж байгаа юм шиг тэг ингээд би бодоод ингээд би тэгээ энэ хүний хажууд юу юм бэ? Тэг бүр ингээд funny. Тэгээ би юундаа санаад явж байгаа юм бэ? Энийг дуусгая. Англи улс энэс болж хорн алдсан юм уу те? Тэгээ 300 жил дахиад англи юм уу те? Тэгээ манай булгагч намайг харах юм бол ямар мэдрэл муутай аутистик хог вэ гэж бодохгүй. Би тэгээ юунд санаа тавьдаг юм бэ гэх юм бол энийг ойлгох юмсан аха моментын араас нь явж нөө гэл би тэгээ контент яаж бэлдэх юм бэ гэх юм бол энийг одоо 3-4 уншина. 3-4 уншина. Уншаал юм. Тэгээд шинээр ойлголоо. Тэгээ энэ номны хамгийн сүүлд юу байдаг юм бэ гэх юм бол нөгөө references байдаг байхгүй юу? Энэ номноосоо энийг авсан юм аа. Тэ ингээл янз бүрийн ингээд зохиогч нар байгаа, өөр хүмүүсийг ингээд ном ингээд байгаа. Тэрийг бүгдийг ухаад тэгээ хамгийн их дурддагсан номыг би шууд Amazon-оос ингээд худлаа авчдаг. Тэгээд энийг илүү ойлгоё гэл ингээд явчихдаг байхгүй юу? За тэгээд энд ингээд хойно бас ингээд комент бичсэн бас мундаг хүмүүс нь явж байгаа. Тэ ингээл эхний үг байгаа штэ. Юу лээ? Уртх үг юу лээ? Forward preface. Тэгээ энэ номны эхлэл дээр янз бүрийн хүний ишлэл ингээд тавьчихын судлаа явчихын. Ингээд өгтлөө ингээд чулуу эргүүлсээр байгаа. Тэ эргүүлсэн чулуу миний толгойн дотор ингээд хадгалаа явдаг. Гэхдээ хүүгийнхаа төрсүүдээр мартдаг. Тэ хаяа н улсын байцаагч дээр ингээд за танаа том хүү хэдэн он төрсөн бэ гэсэн чинь 12. Ха. Гэхдээ би заавал байхад би нэг аппликейшн дээр миний пассворд Дамиран 2013 он гэж тавьсан байхгүй. Тэгснэ манай Дамиргийн төрсөдөр 2012 байхгүй. Тэгснэ ингээд тэгээ манай Дами тэр пассвордыг надаас аваад Netflix-ийн пассворд. Тэгээд Netflix-ийн пассворд юу юм бэ гэсэн чинь Дамиран 2013 он гэсэн чинь гомбонаад би 2012 он төрсөн шүү дээ гэсэн. Тэгээ би худлаа ингээд мэднэ. Тэгээ ойлгомжтой юм сонгож болохгүй гэсэн чинь манай хүн ингээд шаач энэ та гэл надад ингээд 2013 энэ чухал таа. Яа тэрх юм аа. Гэхдээ ер нь бол Great Mountain Minimum англи улсын хөдөө аж ахуйн тариалангийн хамгийн гүн хямрал хязгаар байсан байх юм бол 1600 оны 37 он болсон юм аа. Шууд хэлчих. За сүүлийн асуулт руугаар ерөөдөө өмнө хоёгоос гэрлийн жишээнээр би бас халтхан сонслоо л доо. Гэхдээ контент бүтээхийн хувьд таны хувьд одоо хамгийн үнцэнтэй зүйл нь юу вэ? Харилцагч татах гэхээс ил. Үнц нь өгөх хэрэгтэй байхгүй юу? Одоо таны хувьд хамгийн үнцэнтэй зүйл нь юу вэ?
Үндсэндээ нүү санаачсан. Энийг ухаал байх хэвээр ингээд мундаг хүмүүсийг дагах хэвээр одоо social media гэсэн юм байна. Одоо жишээлбэл David Hackett Fisher энэ номыг хэзээ бичсэн бэ гэх юм бол 1996 онд лөө хэзээ бичсэн бэлээ. Тэгээ 96 он тийм энийг бос санаж 96 он бичсэн. 96 оны үеэр Twitter байхгүй. Тийм David Hackett Fisher Twitter аккаунт байхгүй, YouTube аккаунт байхгүй. Одоо тэгээ ингээд аутистик гарын нэг бичсэн байгаа байхгүй юу. За ингээд чи ингээд өглөөсөрөө за окей би одоо ингээд өнгөрсөн 1000 жилийн өмнө хөдөө аж ахуйны бүх үн ханшийг судлаад тэгээ улс төрийн тогтворгүй байдалтай ингээд холбоод тэрийг ойлгох гэж ингээд ном бичье. Тэгэл магадгүй дэлхийд даяар 1000 хүн аавна. Тэгээ ийм юм судалсныхаа дараа заяа энэ хүн ийм ингээд хэдэн зуун ном хэдэн зуун хуудас 400 хэдэн хуудас багтаа тий. Ийм зузаан ном ингээд амар сонирхолтой дүүрэн аа моменттай ингээд хүн контент зүгээр ингээд төв гэл нулимал хайж. Тий. Тэгээд нэгтэршил өндөртэй гол мах чүмэг контент хийх байхгүй. Тэгэл дагаа явчих. Контент ертөнцөөс амар гоё юм юу бэ гэх юм бол David Hackett Fisher өмнө энэ номыг магадгүй нэг жилд нэг 1000 2000 хүмүүс авах байсан. Одоо ингээд контентын юугаараа дэлхий амар том болж байгаа юм айгу жижиг болж байгаа байхгүй юу. Тэгээ David Hackett Fisher-ыг ингээд дагч болно энэ хүний номыг Монгол руу захиалж болно. Тэгээ одоо Равдан Ям гэдэг залуу энэ номыг одоо уншиж байна. 20 жилийн өмнө Never гэдэг юм байхгүй. Тэгээд аха моментуудыг авч जैन. Тэгээд юу юм бэ гэх юм бол контент ертөнц одоо тэр чигтээ эмхтэн үнийг харах юм бол тэр emotional hysterical эмхтэлэг хүмүүс октод амар сайн явж байгаа TikTok дээр. Нөгөө masculine тал дээр тэр супер аутистик хүмүүс явж байгаа зүгээр ингээд тэр нөгөө хуучин электрон бараа ингээд застдаг хүмүүс байгаа шүү дээ YouTube дээр контент хийж байгаа. Яа тэгээд тэр ингээд хэдэн сая дагагчтай тэгэл ингээд чи ингээд зүгээр төсөөлөө үзсэн ёо. Чи ингээд сургуулаа ороод Hey guys. Би нэг эвдэрсэн Sega юм уу Nintendo авсан. Би ингээд заслаа. 2 цаг болно. Харах уу гэх юм бол хүн болгон зайл юу яриад байгаа юм бэ навч мунаа гэл тэ. Гэхдээ нэг 3000 сурагчтай 3000 сурагчтай сургууль дээр нэг өөр нэг аутист байж магадгүй заяа. Тэ тэгэл 2 аутист нь уулзж байгаа. Тэгээ YouTube дээр тэ ингээд дэлхийд 7 тэрбум хүн байгаа. Тэгэл нэг сая тийм хачин сонирхолтой хүмүүс байгаа хгүй. Тэгээ тэд нар зориулаад одоо ном бичих юм бол тэ гараад ирчих واخхой. Эсвэл нөгөө цаг засдаг хүн. Цэвэрлдэг хүн. Хивс цэвэрлдэг гэд ингээд за бро равдан өгшөө тэ чи хивс цэвэрлэх хэр дуртай юм бэ гэсэн чинь би хэр дуртай юм бэ гэх юм бол би YouTube channel нээсэн би 3000 хивс цэвэрлдэг видео тавьсан гэх юм бол төсөөл үзчихсэн 1990 оны үеэр нэг видео камераар ингээд бичлэг аваад нэг юм дөрвөлжин хумцар юугаар хадгална штэ. Тэгэл равдан чи хевс цэвэрлэх хэр туртай юм бэ гэсэн чи. Гэрлөө ороод видео бичлэг ингээд номын санга үзүүлээ. Би ингээд өөрийнхөө хевс цэвэрлж байгаа 3000 бичлэг хадгалсан гэх юм хэн болно. You fucking retard гэж хэлэх байхгүй юу? Чи юу юм бэ? Шараад шууд. Гэтэ одоо контентын ертөнц чамаа ингээд чи ч гэсэн үү? Миний анд нь ингээл чамаа ухтаж авах байхгүй. Окей. Яа. Тэгээд тийм учраас нөгөө босод хүмүүс нь юу хүсэж байгаа юм ерөөсөө биш. Тэгээд бас ингээд хоёлоо ингээд өмнөх хэдэн контентээр бас ингээд боловсролын сектор ингээд муулаа явж байгаа. Энэ боловсролын сектор ингээд хүнийг ингээд зүг алчдаг байхгүй ингээд яг ингээд эргэн тойрны хүүхдүүд ингээд хүмүүсийг харахаар ингээд яг тань шиг болмоор байна. Яг ин шиг болмоор. Би яг эдийн засаг шиг болмоор байна. Би яг ийм болмоор байна. Би яг аутистик юм ерөөсөө байхгүй. Гал нь байхгүй. Зүгээр ингээд эдрийн лайфстайлыг авмаар байна.
Эсвэл зарим хүүхдүүдийг харахаараа тэр Andrew Tate-ийн бичлэг харна, тэр цагийг харна, тэр хурдан машиныг харна. Нэг жоох өрөвддөг юм аа. Гэхдээ ингээд нэг эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхдийг би яг сайн мэдгүй нь яагаад гэвэл би эмэгтэй хүн биш болохоор. Гэхдээ эрэгтэй хүүхдийг харахаараа манай хүүхд нэг юм л гүн ингээд орцсон ингээд яг тэр ингээд нааг сонсохгүй аав гомдож ийн үгүй юу яана уу маана уу ямар ч хаагүй зүгээр лезер шиг ингээд мэдрэл буутай юм шиг фокуссан байгаа юм бол юус садаалахгүй. Гэхдээ ингээд Andrew Tate шиг болно эндээ ингээд шивээс ягаад ингээд эмэгтэйчүүдийг доромжлоод ингээд яваад урдан машинтай болно гэх юм бол өрөвдлөө юм бэ гэх юм бол хай дамра чи өөр хүний мөрөөдлийг мөрөөдөж байна. Чиний өвчин туссан байна. Тэгээд тэр Andrew Tate Bollia гэсэн гээ сэрсэн хүн биш үү? Өглөө аяг хүн сэрдэг байна. За одоо өнөөдөр би болно. Гэтэ тэгдэг баг. Гэхдээ яг энэ номыг ингээд 200 хуудсыг уншаад за ингээд орой шүн ингээд нүдэнд орсоод ингээд бүр ингээд за унтахаас та гэл унтаад тэгээ маргааш үлээ яц сэрт мэх энийг дуусгана гэл тэ тэр хүүхд бол тэгэл ямар асуудал вэ? Тэгэхээр болцсон. Үнсэн. Яа үнсэн. Тэгээд тэр гүн түгээмэл өвчин юу юм бэ гэх юм бол дэндүү олон хүмүүс өөр хүний мөрөөдөлтөө ингээ өвчин туссан байна. Би Warren Buffett шиг болов. Би энэ шиг болов. Би энэ шиг болов. Тэр энэ шиг болов. Тэр явахгүй. Ингээд өөрөө нэг ингээд цаг хугацаагаа алддаг юм болох хэрэгтэй. Тэгэхээр энэ хүн болгоны нэг хүн шиг болохыг мөрөөдөх юм биш үү? Тэрнээс салах хэрэгтэй байхгүй. Тэгээд ерөөхдөө 15 16 наснаас салчдаг юм. Бензиний цагт за тэр хүнийг давчдгийн эсвэл за нарай биш юм байна гэдэг. Тэгээд яг өөрийнхөө замаар явдаг. Тэр authentic өөрийнхөө баатарлаг замаараа гэхдээ мэдээж нөгөө Andrew Tate шиг жоохон булчинтай байж болно. Гоё цаг өмч болно. Гэхдээ яг тэр хүн шиг болно гэх юм л хоосон байхгүй. Тийм. Жишээлбэл яг идрээ шиг болно гэх юм бол зайлаа чиг хэлэх байхгүй. Зайлаа таньшаал. Адилхан замаар яваа. Гэхдээ ингээд хэзээ нэг цаг салаад өөр чиглэлээр явж л таа. Тэгээд тэр ингээд жоохон дутж байгаа юм шиг надад санагч. Тэгээ хүн болгон яг адилхан анги дотор яг адилхан хөтөлбөрийн дагуу яг адилхан ээш өгөөд ингээд яваа. Тэгээд бүгдээ эдийн засаг ингээд санхүү сураад тэгэл дараа ингээд цалин эзэн үсэх юм. Миний алтан шалт дахиад яах юм. Гэт нэг төвшин. Тийм учраас тэр било 7-8 дугаар ангида юу байсан бэ юм. Тэр ч зүгээр тэр янз бүр ертөнцийн гүн орсон байсан. Сургууль надад хамаагүй багш нь бодож байгаа хамаагүй манай ээж ярьж байгаа юм. Ерөөсөн тийш зүгээр гүн орсон байсан. Тэгээд тэр бол миний одоо ч гэсэн миний хүч гэх юм уу. Тэгэд яг адилхан явж байгаа. Тэгээ хүн цаанаас юм байдгүй эсвэл юм болох боломжтой. Цаанаас юм байгаа. Тэгээ цаанаас юм биш хүмүүс нь одоо яа. Ийм байсан. Тэгээд нөгөө ингээд загнуусаргаа зодуулсаргаад ингээд алуулсаргаад нөгөө сүнс нь алуулчих байгаа байхгүй. Хүн болов юм төрхтэй. Хүн болов юм байдаг. Хүн болов юм. Бол. Тэрийг буцаа олох хэрэгтэй байхгүй. Ямар ч манай өдөр захирал маш герман явчихаа. Тэгээ явхаас нэг шиг бичлэг хийгээд аваа. Намайг германд нэг хүмүүс үздэг байхлаа. Гэхдээ доор бас нэг бүртгэлийн форм нэмийг аж мэдгүй оруулчих. Тэгээд сайн яваарай та. Тэгээд эх 7 хоногт дахиад тусаж ирэхээр дахиад контент. Тэгээд юу хоёлаа Google Meet-саар нэг юм хийсэн ч яах. За баяр. Bye.